За дараагийн видеонд автомобиль. За энэ видеогоор бид үнэлгээний тэмдэглэлийн хувь шинг төвлөрүүл сурцгаая. За үүний тулд хөгжүүлбэг курс хичээл рүү орно. Assignment сэдвийн дасгал шалгалтууд байгаа. За ерөнхий боловсролын сургууль болохоор ингээд 1-8 төвшингээр үнэлдэг болсон. За эндээс бүгдээ хувь гээд төвшингүүдийн хараад авчи. За ингээд бүгдээ курс хичээл рүү ороод settings гээд дарна. За ингээд бидний курс хичээлтэй холбоотой тогтоонууд мэдээж гарч ирж байгаа. За бүгдээ grading scheme гэдэг хэсгээс enable course grading scheme гэдгийг шаардлагаар за энэ талбар гарч ирээд бүгдээ manage гэдэг дээрээ дараарай. За баруун гол чинь нэмэлт тэмдэгт age grading scheme гэж байгаа. Бүгдээ нэрээ болохоор тэмдэглэгээ гэж нэрлэжээ. За гэрэлээр өгөөд өгчээ. За A биш гэдэг бол 8 дугаар төвшин. За 8 дугаар төвшин гэдгийг орон баг бичнэ. За энэ бол 90-100 хүртэл байх ёстой. За 100 тэгээд 90. За 7 дугаар төвшингээд өгүүлье. 7 дугаар төвшин бол 90-с бага гэдэг чинь 89 гэсэн үг. За тэгээд 80-с 90-ийн хооронд бол 7. За 6 дугаар төвшин бол 70-аас 79-ийн хооронд байна. За 80-с бага гэж оруулчихсан. 80 өрөө орохгүй 79 гэж байна. За 5 дугаар төвшин болохоор за мэдээж 60-аас 79-ийн хооронд байна. За 4 дугаар төвшин. За 4 дугаар төвшин бол 50-аас 9-ийн хооронд. За 3 дугаар төвшин 40-с 49-ийн хооронд. За 2 дугаар төвшин болохоор 30-аас 39. За 1 дугаар төвшин буюу хамгийн доод төвшин бол мэдээж тгээс 29 хүртэл байгаа. За доор илүү гарсан хэсгүүдийн бүгдээ X дээрэн дараад устгаад явчих. За ингээд бүгдээ төвшингүүдэд уулзлаа. За тэгээд хадгалъя. Save. За ингээд бүгдээ үнэлгээнийхээ тэмдэглэгээ болон хувийг тохируулчлаа. За дараа нь бүгдээ болохоор үнэлгээнийхээ үнэлгээний жин гэдэг нь эртсэн хэдэн хувь байхын бие даалтны хэдэн хувь байхын шалгалтууд чинь нийлээд хэдэн хувь байхын гэдэг нийт 100 болох хэвээр дөрөв үнэлгээний жин гэж хэлж байна. За үүний тулд бүгдээ нэмэх группт авч дараад групп main дээр бүгдээ ихтэй эрс гэж өгөөрэй. За тэгээд save авч дарна. За дахиад нэмэх групп. За үүний дараа бүгдээ даалгавар 1 гэсэн группийг үсгэе. За мөн адилхан save авч дарна. За нэмэх групп дахиад даалгавар 2. За бүгдээ дүрмээс сайн санах хэрэгтэй. Бүгдээ яг монгол эрдэнийхээ дүрмээр эхний үсгийн томоор тэгээд зай аваа тоогоо гэж эзэг тавиад явна. За дахиад бүгдээ шалгалт гэсэн групп. Ингээд 4 групптэй боллоо. За даалгавар 1 гэдэг дотор бол эхний 2 дасгалч нь байна. Дасгал 1, дасгал 2. За даалгавар 2 дотор бүгдээ дасгал 3 болон 4-ийг зөөгөөд байрлуулжээ. За шалгалт дотор мэдээж бол шалгалт 1, шалгалт 2 байдлах ёстой. За эрс бол одоохондоо хоосон байжээ. За тэгээд бүгдээ assignment гэсэн групп биднэрт хэрэггүй болчихж байгаа учраас үнийг 3 цагийн дээр нь дарж аваад delete авч дараад устгахчээ. За ингээд бүгдээ группүүдээ үүсгэсэн. За одоо бүгдээ тэр нэмэх assignment гэх товчны ард байгаа assignment group гэдгийг 3 цагийн дээр дарахаар assignment groups weight гэж гарч ирсэн. За weight final grade гэдгийг чагтлаад бүгдээ эрс дээр 20%, даалгавар 1 дээр 25, даалгавар 2 дээр 25. За тэгээд шалгалтын дээр 30%. За ингээд бүгдээ 100% болж байна. За ингээд save дарж. За тэгээд бүгдээ үнэлгээний хэмжээг ингээд
төвлөрүүлчлээ. Нийт бол ирсэн нь 20. Даалгавар нэг нь 25. Ингээд нийлээд 100%. За үүнийхээ дараа бүгдээрээ бидний дүнгийн талбар буюу grades гэдэг рүү орохоор ямархан байдалтай харагдаж байгаа гэдгийг шалгаад үзье. За студент нэм гэдэг дээр бол оюутны нэр байрлал. За тэгээд энэ зарим зүйл нь сайн харагдах ба нэгийг бүгдээрээ жоох хойшин зөөгөөд. За ингээд дөрвөн дасгалын дүн энд байна. Хоёр шалгалтын дүн энд гарах ёстой. За тэгээд эрсцих энд, даалгавар нэгийг энд. За даалгавар хоёрыг байх ёстой. Тэгээд шалгалт. За ингээд бүгдээрээ тохируулж дууслаа.